Hi guys. Oh my godness. Ер нь бол анх энийг авах ч л орсон. Тэгсэн чинь ингээс баахан юмнууд ингээд авчихсан. Тэгээсээ бас ч өгөхгүй эвгүй харагддаг. Guys, сүүлийн үед солонгос юу болоод байгааг мэдэж байна уу? Оливион хямдарсан байх нь шүү дээ. Тэгэхээр би ч гэсэн одоо юунаас нь дутах уу те? Хямдарсан бахаар нэг хэдэн юмнууд авсан. Тэрийг бүгдээрээ хамтдаа задлж үзтгэе. За, ер нь бол ийм уутай байна. За, тэгээд хамгийн ихнийх нь энэ. Энээс 5-8 хөөрхөн харагдаад би нэг авсан байгаа. Танган пед гэдэг луунтай ийм нүрний пед байгаа амар сайн чигшүүлдэг гэсэндээ. Миний харсанд ер нь нэг асуудал байхгүй. Гэхдээ чигшүүл бол сайхан хэрэгтэй. Тэгээд энийг авсан. За би энийг шууд задлаа үзчихье. Би тестерийн хэрэгж үзээгүй. Өчтөр амар хүмүүс агаад заяа. Тэгээд амар хүмүүс агаад харна. Тэгээд нэг хэрэгж үзэж мэдхгүй ямар ч тач чат GPT-гээс аль нь ямар ингэж яагаад авцсан. Энд ингээд 2 байна. Ийм том хайрцагтай. За эхнийх нь ч гэж нэг нь болохоор ер нь ийм юм байна. Ийм хөөрхөн тавлгаатай. Яа шүтгүү болгоч. Ийм юм байна. Амар зөөлхөн нэртэй. Эхнийх нэг иймэрхүүд байлаа. Тэгээд дотроо юу байгаа вэ гэхээр штэ энэ хайрцагын дотроо ийм юмтай байсан биш. Би нэг мэдээгүй штэ. Тэгээд энэ дотор нь дахиад нэг ийм юу байгаа? Дахиад нэг байгаа дотор нь. За эхнийх юм байла. Дараагийнх нь миний ингээд нүүр угаадаг савн дууссан. Тэгээ би энийг авсан байгаа. Энэ үхжилтийнх гэсэн эрдэн муугүй ингээд нэгдүгээрт байдаг нүхжилтийнх л гэдэг байгаа байхгүй юу? Cleansing foam. Тэгээ дотроо юу байгаа? Энэ болохоор штэ 2023 онд Rookie Mookie-гийн шалгарсан юм шиг байна. За тэгээд ямар ч тач энийг авсан. Тэгээд энэ савнгаар явахт те. Тэгээ дотроо ийм юмтай. Зя тийм байна. Тэгэд эндээс нь харах юм бол өстой рекламдж өгсөн. Энээр би нэг цавн дээр бас ингээд нэг хэрэгэлцээд аймааргүй санагдсан байхгүй юу. Тэгээд зүгээр дургийг харж агаад за энэ яг бат юм шиг байна гэдээ энийг шууд авцсан байгаа. За тэгээд дараагийнх нь сойз байна. Сойз бол хүний хамгийн чухал найз үлээ. За байлаа. За тэгээд энэ энийг цацаж үзье та. Би өчигдөр амар яарад тэгээд нэг амар цацаж үзээгүй. Би Монголд идэг хахта энийг амар мэдгүй нэг битээсэн ямар гişүүн юунд нь дуртай муртай гэ нав багахад бас нэг тим яваад байдаг гэсэхгүй. Тэгээ би хоох жиминийхаа дуртай усыг түрхэж үзхийнсэн тэгж боддог гэсэхгүй. Тэгээд энийг авсан байгаа. Энэ бүр амар хямдхан байсан заяа. Хидэснийг би чадвал оруулчих. Энэ 49 номер. Үнэрлж үзэж байгаад энэ надад их таалагдсан. Амар тийм. Зөөлөн үнэртэй. Би өөр нь тийм зөөлөн эмгтээлэг үнэрт дуртай болохоор энийг авсан байгаа. Энэ их таалагдсан надад. За тэгээд дараагийнх нь миний хамгийн дуртай маск. Ийм коллаген унтлагын маск байгаа. Би нэг бол тавих айгүй дуртай. Энэнд бол айгүй дуртай. Энийг авсан байна. Миний бүр ингээ хамгийн их хүсэж хүлээсэн зүйл энэ. Ер нь бол анх энийг авах ч л орсон. Тэгсэн чинь ингээс баахан юмнууд ингээд авчихсан. Энэ болохоор юу вэ гэхээр ингээ хөмсгийг ингээд цайвар болдог байхгүй юу? Одоо болохоор би өөрийнхөө хөмсгий дээр зүгээр ингээд бор маскарагаар ингээ будцсан байгаа. Тэгээд энэ болохоор хөмсгөө цайруулдаг. Надад айгүй их таалагдаад байгаа байхгүй юу? Тэгээд энийг одоо будцсан чинь
За будах гад үзэх үү? Будгаа арилгаад тэгээ би энэнтэй хүрээд ирээ за. Энийг хэрэгжилж үзээд. За тэгвэл байж байгаад уулзъя. За миний өмсөг одоо яаж харагдаж байгааг би та нарт сайхан тод харуулад өгье. За миний өмсөг одоо юм байгаа. Одоо тэгээ би хөмсгөө буудаад ирье. За манайхаа нэг хөмсгөө арилгасан. Энэ болохоор миний будаггүй өмсөг. Тэгээд энэ ингээд саяны буцсан өмсөг маань. Нэг тийм дөг харагдахгүй байна гэж юу. За амартаж хоёулаа бодоод хүрээд ирье. За та нар харахад бэлнэ үү? Цочвоо. Ингэж харагдаж байна. Тэгэхгүй юу надаа? Нэг л сонирм байна уу? Би нэг л тасдаггүй. Сонирм байна те. Шударгаар хэлээрээ. За тэгээ миний хэрэглэсэн угаасаа хамгийн цайвар юм пинк тэнгүүтэй юм цайвартай нэс ахгүй юу? Тэгээд энэ Wake Make гинөө. Wake Make-ийнх 5 номер нь байлаа. За би яг нэг гоё YouTube руу чи хийгээд хий да. Ой. Болцсон. За 5 номер нь байлаа. За тэгээ зөгч нь зөхгүй нөө шударгаар хэлээд өгөөрэй. Би бол нэг л сайн басч өгөхгүй эвгүй харагдаад байна. За тэгээд ер нь солонгос юмны үн ч гэж тэгэхдээ би ингэж бол гоё юм шүү. Яг үндсэн үнийг оруулаа. Тэгээд Оливийн өнгийн саллир ер нь хэр хямдардыг нь оруулж байгаа юм шүү. Тэ? Тэгье. За би тэгчээ да тэгвэл илүү сонирхолтой ээж магадгүй. Тэгээд ер нь үндсэн үн нь ямар эдийн тэг хямдраад ямар болдгийг тэгээ ер нь Монголтай харьцуулаад арчихгүй юу те. За баяртай. Бака. Бичлэгээ үзэн баярлаа. Баяртай.